Та subscribe дарж сувгаа захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Таны сонсох сувг өгүүлж байна. Жоромт бүсгүй Луби Ля. Зохиолч Жин Цуан. 2 дугаар дэвтэр. 2 сайхан бүсгүйд ужид цэнгэлийг тулгаж хорт хулгайг согтоон оргохыг завдсан 6 дугаар бүлэг. Ройлан Ройцын хоёр хэнэг хүн хаалга өшөглөхийг сонсоод цочин нүдэнэ харвас халзан хулгай янсан юу байх тул хорт хулгай хойд насанда чамтай тооцоо бодно хэмээгэд сандлаа тэрэн хий агарт дүүжлэгдэв. Янсан юу сандран сэлмээ суглан олсыг огтлоод эгчдүү хоёрыг тосч авлаа. Эгчдүү хоёр олсондоо хоолой нь боогдон хүн дээр амсгална. Гэвч Янсан юу олсыг шалмагаар тайллаа. Дөдөлгүй эгчдүү хоёр сэхэ орон нүдэ нээснэ дахин анлаа. Хөөхнүүдээ сэрээрээ. Би та хоёрт баяр хүргэхээр ирлээ. Өмхий амлсан халзан илжиг хэмээн эгчдүү хоёр дотроо хараж байв. Янсан юу эгчдүү хоёр нүдэ нээхгүйг хараад Ройланы банцлыг тайлах зуур. Загсыг идэхтэй эхлээд нэг амсдаг да хэмээн бовтнова. Ройлан ухасгийн босч суугаад түүнийг хойш түлхэн халзан илжиг минь надад бүхэр хэмээн уурсан хашгирав. Янсан юу арх ханхлуулан шалиглан инээж. Хөөхнүүд минь та хоёр одоо минийх болсон. Та хоёр битгийх л Хуан Тямбаг барьсан хүн чинь чамд яагаад хүрч болдоггүй юм бэ? Хэмээн хэлн орооцолдох ажээ. Ройцын Хуан Тямбаг гэхийг сонсоод Ройланы чихэнд "Эгч ам гарах арга оллоо" хэмээн шивнэвэ. Ямар арга гэж? Та Хуан Тямбаг гэхийг сонссон уу? Сонссон л доо. Хуан Тямбач ёстой баатар ир гэж сонссон юм байна. Бүлах түүнийг шин ойны яаманд алд хашдаг гэж байгаагүй юу? Хэрв бид түүнийг аврах юм бол амьд гарах найдвартай болох биш үү? Бид өөрсдөө ийм байдалтай байж яаж түүнийг аврах билээ дээ? Болно доо. Ройлан дүүгээ цэцэн сэлмэг зориг зүрхтэйг мэдэх тул яаж аврах юм бэ? Хэмээн асуув. Яах юу байх вэ? Ингээд л хэмээн Ройцын түүний чихэнд шивнэвэ. Ройлан түүний үгийг сонсоод нүүрэнд нь баясал тодрон "Туршаад үзье" гэлээ. Янсан юугийн уусан арх хөл толгойд нь зэрэг гарч газар сөхрөөд "Хөөхнөд минь орон дээр" хэмээн уухардав. Ройцын Ройлан руу нүдэрмэд "Эгчээ алив ноёнтонг орон дээр" хэмээн хэлвэ. Янсан юу хоёр охин түүнийг халзан илжиг гэлгүй ноёнтон гэхийг сонсоод их л тааламжтай шалиглан инээж. Хөөхнөд минь та нар үргэлж мөсөн чихэр идэж бай гэж бодвол ам хил чинь ийм л байх учиртай шүү гинэ. Ройлан Ройцын хоёр түүнийг орон дээр түшиж гаргахад Янсан юу завд нэгийг нь тэрч аваад под хийтэл хэхрэн "Алив хоёулаа хамт унтъя" гэлээ. Ноёнтон минь эрэм ураг төрлийн явдлыг ийн хайхрамжгүй үлдэж болохгүй. Эхлээд цугаараа наргиж цэнгийдэ хэмээн Ройцын өгүүлв. Зөв шүү. Үүнийг хэлэгч бас учиртай. Алив хурдан арх аваад ир хэмээн Янсан юу угаас өнг архинд автсан амтан болохын дээр хоёр хүүхэн ийн урайлгхан байхыг үзээд ихэд хөөрцөглөн өгүүлвэ. Арын өргөөнд арх дарс бэлэн байсан тул хоёр бүсгүй арх хоол өрж хундаг дүүргэн Янсан юуд байрлаа. Ноёнтон үүнийг тогтоо. Ноёнтон хэмээх энэ үг Янсан юуд төрүүчийнхээс ч илүү тааламжтай сонсогдсны дээр Рүүцингийн гүйлсэн нүд тормолцож булбрай уруулд нь инээмсэглэл тодорхойг хараад хамаг биеийнх нь хуйл тачаал улам чихэр хөөрв. Энэ баганч бүр хөөрх юм гэж. Тэгээд бас юмны наад заатахыг ойлгоно.
Ойр давчирч байсан хүүхнүүд орилж чарлаад уйлж унжаадал савл хийвэл боож үхэх гээд байдагсан. Гэтэл энэ дүүн хазраа хонхойлгон инээгээдэл орой оронд цуг орвол лав дургүйцэх янзгүй дээ. Хэмээн бодоод хундахтай архийг авч нэг мөсөн балгав. Манай ноёнч арх даамхай аргагүй л сайн эрийн шинж бүрдсэн хүн юм а. Хэмээн руу ицсэн магтав. Санио үүнд уламж эрэмшин. Энэ юу ч бишээ. Сая гол хайсангийн эзнийд 8 лон хоослоод ёрийн босон шинжгүй байсан. Сая багштай дөрвийг. Боол би өнөөдөр ёстой л үзээгүй юм а үзэж байна да. Та ч аргагүй анги хүн юм. Хэмээн Руйцын улам давруулав. Санио анги хүн хэмээн магтахыг сонсоод алив дүүрэг гэх нь олшроод ирлээ. Хоёр бүсгүй ч цүл цал дүүргэн түүний өмнө аваачна. Санио архийг хоосон буцаалгүй холхол хийтэл уусаар байв. Ноёнтаач аргагүй миний хүсэж хүлээдэг хүн мөн байжээ. Би 100 хондог уудаг гэртээ суuna гэж андгаа тангараг өргөсөн хүн. Өнөөдөр тантай ийн учирдаг нь юутай их завшаан бэ? Гээд архид үргэлээ. Саниоч тэнгэрт хөөрөн алдтлаа өнгөрч 100 хондог даадаг гэр болохоо үзүүлэхийн тулд ёроолгүй мэт залгилсаар байв. Гэвч согтуу хүн сохор ухаантай гихчээр гэнэт найрлаж байгаагаа санаад инээд алдан. Хөөхнүүд минь бид найрлаж байгаа улс шүү. Алив 3 ууцгаа гэв. Ноёнтон боол би архины үнэр аваад л болчихлоо. Яасан гашуу юм бэ? Та миний оронд уучих л да гэв. За алив дүүрэг. Би хайсангийн эзнийд 50 хундаг багштай хамт 30 хундаг уусан хүн шүү. Хэмээн тэр аманда бовтнолаа. За бид тогтоолоо. Нийт 80 хундаг уусан бай. Одоо 20-ыг уучих юм бол ч 100 хундаг арх даадаг жинхэнэ баатар ир болно доо гэв. Саниучан бас нэг хундагыг цааш явууллаа. Хэсэг байцнаасаа. Би сая 3 хундаг уучих уу? Хэмээн асуух нь бас л ухаан санаа тавих болоогүй шинжтэйч. Тийм ээ. Одоо 17 үлдээд байна. 100 хундагыг уучгаад л хоёулаа ураг төрлийн улс болно доо. Хэмээн Руйцын хорхойг нь хөдөлгөв. Нээр нь тийм л дээ. Ураг төрөл. Алив дүүрэг. Алив ноёнтон дарих дүүргэд барь. Санио хундагтай архийг авч хоослоод хэдэг уучих ба. Хэмээн гөвтнөв. Одоо 16 үлдсэн. За, тэгвэл дахиад дүүрэг. Руйцын цаг нь босныг мэдээд ноёнтон та сая Хуан Тямбагийн тухай яриад байв уу? Хэмээн асуув. Би тэрмог барьж авсан юм. Одоо 100 лан алтаар шагнуулах болсон. Хэмээн агдалсан хөхөрч. Хуан Тямбач ижилгүй гарамгаа гэгддэг хүн шүт. Түүнийг би л байрлаа. Тэгэхээр би ямар баатар болж таарах вэ? Хэмээн саг суурва. Мэдээж хэрэг түүнээс илүү баатар байж таарна. Хэмээн Руйцын түүнийг хөөргөдөв. Ёстой зөв хэллээ. Ноёнтон та түүнийг хаа тавьсан бэ? Хөр агуулах нүхэнд. Хэмээн Санио хуруугаараа арын хашааг зааж олсоор дүүжлээд орхичихсан гэв. За хэмээн хоёр бүсгүй хөгжилдөн инээлдэцгээв. Алив надад арх дүүргээд баяр хүрэг. Ноёнтон та битгий их үү? Хэрв таны бие муудчих юм бол ирээдүйд хэнийгээ түших вэ? Хэмээн Руйцын түүнийг налангаа арх дүүргэв. Санио түүнийг бариад авч магадгүй хэмээн Руйлан айгаад дүүм чи 100 хундаг даадаг эртээ суун гээгүй биш билүү? Гэхэд Руйцын санаа алдаад тийм архины хувилгааныг ертөнц дээр хаанаас олохвт? 80 хундгал дааж байвал яахав зайлуул? Гэхэд янсан юу? Яахав зайлуул гэхийг сонсоод энэ намайг үл оошоож байна. Энэ хоёрт нэг 100 хундаг уугаад үзүүлье л дээ. Хэмээн хундаг шүүрэн аваад цүл хийтэл хөнтөрв. Тэгээд саяын хундагыг аян зам бүтэмжтэй гэдэг юм.
билээ. Янсан юу 10 дахь хундгыг аваад за энэ хундгыг болбол 2 луу гарьдаар наадах гэдг юм да. Хэмээгэд даруй хоослов. 3 дахь хундгыг шүүрэн авч 3 марал өндрөөс гялалзах хундаг бол энэ байгаа юм. Хэмээн төвөнхөө гүрвэлзүүлснээ амаа ололгүй энгэр рүүгээ асгачихв. Янсан юу амаа олохгүй болтлоо согтсон боловч улам өнгөрөн алив дүүрэг бүр том хундгаар. Ройцэн түүнийг согтсныг мэдсэн боловч худал жүжиглэж байж мэдшгүй юм гэж айгаад бас нэг хундаг дүүргэж боол би нэг хундаг барь та тогтоочих гэв. За үүнийг бол 4 зүг 8 завхист хүрэх гэдэг юм. Ройцэн хундгыг түүний аманд ойртуулж аманд нь хүчлэн цутгаад гүдхий тэл залгуулв. Энэ зуур Руйлан бас нэгэн хундагтай арх бэлтгэхэд Ройцэнг Янсан юуд арх цутгасны дараа зоргоо жангалан дөөмөн би ноёнтныг хүндэтгэн нэг хундаг барь хэмээн түүний уруулд ойртуулва. Сайн юу бараг л орчны юмсаа олж харахгүй болтлоо согтон хэддэх хундаг болж байна хэмээн асуув. Арай л болоогүй байна да хэмээн Ройцэн өчвөө. Энэ үед Янсан юугийн нүд гөлийн хэлн хөшөөд шүүхэтлэн амьсгаатгаас өөр амьдын шинж үгүй болсон тул энэ хундгыг 6 төрлөө танихгүй 7 сүв хаалттай 10 хорыг өршөөхгүй гэдэг юм хэмээн сутгасаар байлаа. Төдөлгүй Янсан юу педхитэл газар очоод үхсэн гахаа мэд хөдлөлгүй хэвтээд хурхирч эхлэв. Ройцэн түүний бөөр рүү өшөглөж үзвээс унтсаар байх тул алив явъя хэмээн эгчийгээ хөтлөн гүйж гарлаа. Таны сонсох суваг үзүүлж байна. Лиу Рюцийн аюулыг сүрэн худагт орж Хуан Тянба аврагдсан 7 дугаар бүлэг. Эгчдүү хоёр арын хашаанд гүйн очиод үзвэл хөөр агуулах нүхийг олсонгүй. Арын хашаанд хэдэн модноос өөр тороох юмгүй ачээ. Чи түрүүн сайн асахгүй? Бид хаанаас тэр нүхийг олох юм бэ? Хэмээн Руйлан өгүүлвэ. Энд л байх ёстой доо. Халзан илжиг та бид хоёрыг сүмэд авчрах үед хэрв хүслийг нь дагахгүй бол арын хашаандах хөөр агуулах нүхэнд хаян шүү гэж сүрдүүлж байсан биш билүү? Гэж Ройцэн хариулва. Нэрнч тэгхэн тэгж байсан. Харин чухам хаана байгаа юм бол хэмээн сая дүүгийнхээ хэлсэн үнэн болохыг санава. Хоёулаа жаахан энэ аваар яваадах юм. Хэмээн Ройцэн өмнө нь орон хайн явсаар хэрмэн хашааны нэгэн буланд хүрвээс ой гутам өмхийн үнэр хамрыг нь зоргив. Ройланч өмхийн үнэртхийг мэдээд Ройцэнг татаж явъя. Яасан мохоо үнэртэй юм бэ гэв. Байцаа. Энэ өмхийн үнэр хүүр агуулах нүхнээс гарч байгаа байх. Хэмээн Ройцэн хэлээд нүхийг тагласан хавтгай чулуу модноос бүхэлсэн олс тэргүүтнийг олж харлаа. Игчээ. Энэ олсыг харав уу? Халзан илжиг Хуан Тянбаг олсоор хүлээд хөөр агуулах нүхэнд дүүжилсэн гэсэн шүү дээ. Нээр нь тийм шүү. Алив сайн харъя. Хэмээн Руйлан таглаа чулууны дэргэд ирээд сайтар харвал үнэхээр нэг нүх байгаа бололтой. Алив түлхий. Хэмээн Ройцэн чулууг өргөх гэтэл хөдөлгөсөн ч үгүй. Би очиё гэд Руйлан хамжилтсан боловч бас л хөдөлгөссөнгүй. Хоёр бүсгүй арга барагдан өөдөөдөөс харлаа. Саран орчны ямсыг өдөр мэд гийгүүлэх тул хоёр бүсгүй хүнд харагдахаас ихэд эмээж бай. Игчээ. Хоёулаа мод олоод хөший. Хэмээн Ройцэн өгүүлэхэд зөв. Хоёулаа гүжи. Хэмээн Руйлан хөмсөг зангидан өгүүлээд харин хаанаас хөшүүрэг олох вэ? Айгуудвал нөгөө халзан илжигт баригдчихвал амгүй болно шүү гэв. Сая бид нааш явхад ямар нэг юм тэгэлхтэн тонгоон үзвэл хулсан хөшүүрэг байх шиг байсан. Тэгвэл хурдан яваад аваад ирч. За хэмээн Ройцэн өгүүлээд гүйн одвоо. Игчдүү хоёр хулсан хөшүүргийн нэг үзүүрийг чулуун доогоор шургуулж доогуур нь чулуу ивэд доош хүчлэн дарваас том хавтгай чулуу нүхний амсар дээр гарч ирв. Чулууны доор асар том хуучин худгийн орон байхажээ.
Миний дүү энэ олсны үзүүртнийг унжаад байна. Арай ухаантай ноён биш байгаа. Чи нэг хашгираатгач хэмээн Руйлан өгүүлв. Руйцэн нүхний амсар руу тонгоо. Хуан ноёнтой хэмээн хоёр нь хашгирлаа. Хуан Тямба нүхний амсар дээр ноёнтой хэмээн хашгирахыг сонсоод ноёноч хатта нохоо болцоход байхад чинь хэмээн бодсон боловч амандаа алчуур чихээстэй тул дуугарч чадсангүй. Энэ сүмд чинь юун хүүхнүүд байдаг билээ? Мөө. Булаагдаж ирсэн хүүхнүүд байна шүү дээ. Хэрвээ бид намайг аврах юм бол би ч та нарыг аварна. Хэмээн бодоод хамраараа мөөрөх мэт дуугарлаа. Хуан Тямбагийн дуугархад хоёр бүсгүй сүнсээ зайлтал айжээ. Юу вэ? Хэмээн Руйлан үсрэн хойш ухрав. Руйцэн мөн айж холдсноо сая ам нээж. Игчээ. Энэ лав хүн байх. Дээрэмчд хүнийг бариад аманд нь алчуур чихдэг гэж аав ярьдаг шүү дээ. Гэв. Нээр нь тийм байх. Чи дахиад хашгирдаа. Хэмээн Руйлан дүүгийнхээ үгийг зөвшин өгүүлвэ. Хуан Тямба амандаа чигсэн алчуурыг хүчлэн үлээсээр арай гэж нэг юм гаргаад ууж амьсгаав. Амаар нь өмхий хий орох боловч алчуур чихээстэйгээс дээр ажээ. Хөөе. Миний дүү. Та хоёр намайг аврах нь уу? Тийм ээ. Та Зянду хушууны мөрч төшмөл Хуан ноён мөн үү? Тийм ээ. Та хоёр хурдан намайг суллаадах. Би тэр хорт хулгайг намнана. Хуан ноён минь ээ. Бид таныг яаж аврахаа мэдэхгүй байна. Та хоёр наад олсноосоо нийлж байгаад дээш нь тата. Би тэгээд л гараад ирхэн тэр. Хоёр хүүхэн олсноос хүчлэн татваас Хуан Тямба маш хүнд тул дээш нь татаж дийлсэнгүй. Дээш нь баг зэрэг болгоод л хамаг хүчээ баржээ. Хонжоо цочин сэрээд хүүр хадгалах нүхэнд байгаа Хуан Тямбаг саналаа. Өөрийнх нь шав Янсан юу Хуан Тямбаг түүнд шилжүүлсэн тул хэнийг найз нөхөр нь түүнийг авраар гаргачихвээ хэмээн сэтгэл ихэд зовниж тэнэг бандыг дуудан сэрэвэ. Тэнэг банд таяа унтаж байснаа багшигаа дуудахад залхуутай босчихсон айгаад "Юу болов багшаа?" гэв. "Чи очоод Хуан Тямбаг харж гаад ир. Улаан тугийн жалганд түүний найз нөхөд олон. Хэн нэг нь аварчих бол тусгүй юм болно. Цаадах чинь хөөр агуулах нүхэнд байгаа шүү. Харж гад ирэх юм уу? Дотор нь орж үзэх юм уу? Хурдан очоод үзчихээд ир. Тэнэггүй саяхан орноос боссон тул их л унтууцсан гадаа гаруутаа бүдэрч очоод хамраа шалбалчихв. Өдөр Хуан Тямбад мөргүүлсэн хамар нь тэсхүүе бэрх өвтгöd "Өөхөж байсан Хуан Тямба" хэмээн аманда хараава. Руйлан, Руйцын хоёр олсны үзүүртээ ноцолдон хамаг хүчээ бараад байтал төсхийтэл нэг хүн харуулдаж унах дуулдаад "Өөхөж байсан Хуан Тямба" гэж харахыг сонсож айсандаа Хуан Тямбаг алдаж орхилоо. Тэнэг хүү шургаж очоод буцаж бясалгалын сүм доогуур гарахдаа "Багшаа, Хуан Тямба байж байна" хэмээн хашгирав. "За, сайн байна. Чи дахин очиж харна шүү." "Мэдлээ" хэмээн тэнэг банд хариулаад "Сая очоогүй юм чинь" хэмээн аманда гүвтнэн өрөө рүүгээ явлаа. Эгчдүү хоёр удтал чимээ чагнасан боловч 4 зүг 8 зохиост ажиг сэжиг үгүй тул нуугдсан модныхаа араас гарч ирээд худгийн амсар руу тонгоо. "Хуан ноёнтой, бид хоёр таныг гаргаж дийлэхгүй нэ. Одоо яавал зохистой вэ?" гэв. Хуан Тямба хэсэг бодсноо. "Та хоёр дөөр олс би юу?" "Олдноо ноёнтой, жаахан хүлээ" хэмээн Руйцэн хэлээд сэм гүйсээр өрөөндөө ортол Янсан юу хөдлөх шиг болж түүнийг ихэд зочоов. Янсан юу нэгэнтээ хөрвөөгөөд хорхирон унтсаар байлаа. Руйцэн өөрсдийнхөө дүүжлэгдэж байсан хоёр улсыг аваад байшингаас гарч арын хашаанд гүйнгэрлээ. Бүсгүй худгийн амсар дээр ирээд "Хуан ноёнтой, би олс аваад ирлээ. Таныг яаж аврах вэ?" гэж хашгирав. "Та хоёрын нэг нь олсоо бариад нөгөө нь олсоор бууж миний хоёр гарыг тайлатах. Би өөрөө дээшээ гарчихна" хэмээн Хуан Тямба хариулва. Эгчдүү хоёр үүнийг сонсоод давхийн цочиж "Та худаг руу ор, би татаж бай"
хэмээн Руйцэн өгүүлвэ. Би айгаад байна. Миний дүү орчихол доо хэмээн Руйлан хэлв. Руйцэн эгчийнхээ амьхаг мэдэх тул төдөлгүй доош бун Хуан Тямбагийн гарыг олоод хүлэгтэй нууттал ноцолдсон боловч ихэд сандран Хуан ноёнтоо энэ хүлгийг маш чанга уйжээ. Боол би тайлж чадахгүй нэ гэлээ. Хуан Тямба өөрт нь нэгэн мата хутга байгааг санаж миний бүсэнд нэг мата хутга байх учиртай. Алив үздэй гэлээ. Руйцэн эмэгтэй хүний ичиж зовох эрээ цээрээгээ мартан түүний бэлхүүсийг тэмдэрсээр мөнөх мата хутгыг олж 2 гарын хүлгийг ногтлов. Хуан Тямбагийн гар ихэд хөшиж бадарах боловч удах юм бол янсан юуд мэдэгдэж амьгүй болох тул даруй мөрөг загас бие морих аргаар гэдсээр нугларан хөлийн улсыг барин авч түүнийг даган дээш авирлаа. Хуан Тямба худгийн амсар дээр гарan хөлийн хүлээгээ тайлаад Руйцэнг татаж гаргав. Руйцэн дээр гарч ирсэн даруй хэсэг зур огоод саяник юм уужим амьсгаа авч яасан муухай өмх юм бэ? Эндээс явцгаая гэлээ. Хуан Тямба саял нэг юм хамаг биеийн сайхан тавираад 2 бүсгүй алдар нэр хэн гэдэг бэлээ хэмээн асуув. Игчиг маань Лю Лан намайг Лю Цин гэдэг. Луу овогт эгчдүү 2 байсан юм уу? Та нарын тусыг Тямба би хизэж мартахгүй хэмээн яслав. Руйлан Руйцэн нар сандран түүнийг түшиж босгоод ухаан ноёнтоо ёсорхох хэрэггүй. Танаар ёс гүйцэлдүүлээд бид мэтийн бол яаж буянган даах вэ гэв. 2 бүсгүй юуны учраа энд ирсэн билээ гэж Хуан Тямбаг асуухад эгчдүү 2 яаж энд ирсэн тухайга ярьж өгөөд ноёнтаа ивэл давахыг хүсье гэв. Би түүнийг яахан өршөөх билээ хэмээн Хуан Тямба уурсан занжээ. Таны сонсох суваг үзүүлж байна. Шөнийн турш архитан хүссэн хэрэгэ цалгардуулж 2 дахь удаага их хайсанг зорьсон 8 дугаар бүлэг. Руйлан Руйцэн нар Хуан Тямба би түүнийг яахан өршөөх билээ хэмээхийг сонсоод тэсэлгүй баярлаж Хуан ноёнтоо та тэр халзан илжгийг одоохон очиод зүйл дуусгачих. Бид 2 согтоогоод унахчихсан гэв. Яарах юу байх вэ? Би нэг жаахан амар атах юм гэв. Дахин жаахан азнавал янсан юугийн арх гарч хорооход бэрх болно хэмээн эгчдүү 2 санаад. Хуан ноёнтоо одоо л очих цаг нь мөн түүний амийг завдаж хөнөхгүй бол бүү санаа зовоо. Та 2 очиод жаал амар тэр миний гараас гарахгүй. Бүү том ам гараасаа да. Тийм л лут юм бол өчигдөр юунд баригдсан юм бэ? Тэр халдсан илжигэл бэрх амтан байханд хэмээн Руйцэн санаад. Хэрвээ ноёнтаа халдсан илжгийг өршөөмөр байгаа бол юуны өмнө бид 2-ыг гэрт мань хүргээд өгчгөл дөө хэмээн Руйцэн гов. Та 2 юунд яарад байгаа юм бэ? Сар шахуу энд байж хаад хагас шүн хүлээж болохгүй байна уу? Хурдан буцаж очиод амар бай. Би жаахан үе мөчөө хөдөлгөж байгаад халдсан илжгийг цааш харуулна хэмээн Хуан Тямба хэлв. Руйлан Руйцэн нар Хуан Тямбагийн нилээд уурлахыг үзэж дахин шавдулсангүй. Хуан Тямба эгчдүү 2-ыг явсны дараа хөл гараа тэнийлгэн саран хаалгыг өнгөртөл өмнө нь их хөлгөн эрдний ордон харагдах үйц дээш үлийн харснаа. Йоо. За энд жаахан амар атах. Тэр янсан юу ямарч байсан үүр цайдал унтах биз. Хэмээн бодоод гандуу газраас сонгон зулгаах аргаар сэвхитэл үсрэн эрдний ордонгийн орой дээр үсрэн гарч дээвэр дээр нь хэвтлээ. Нөөлөг салхин үлээж сэтгэлд нь нэн таатай гад нүдэн асан дээр бүх нойрон давтав. Энэ нойрноос болж бөөн гайтай юм учрахыг тэр яахан мэдэх билээ. 2 бүсгүй арын өргөнд очиход янсан юу бүх нойрон давтан унтсаар байгааг хараад Руйлан өөрийн ирэхгүй. Дүүмэн Хуан ноён гэдэг чинь ийм хойрог эрийг мэдсэн бол авардаггүй байж л дээ гэлээ. Тийм ээ. Хамаг хөвчөө шавхан арай гэж нэг юм гаргаж ирж байхад чинь амарна гэд явчихдаг байна шүү. Хэрэг хутгатай байсан бол одоо л ёстой цаг нь байгаа юм л та. Миний дүү зөрөгтэй шүү дээ. Халзан илжгийн сэлмийг аваад түүнийг дуусгачихгүй юм уу? Юу гинэ? Би чинь дахиад алж чаддаггүй хүн шүү дээ. Та хардаа
Түүнээс илэм лав 30-40 жин хүнд байхаа. Та бид хоёр нийлээд ч хөдөлгөж дөнгөхгүй байлгүй. Хэмээн Руйцын хулгайн сэлмийг заав. Одоо яавал дээрвэ? Хэмээн Руйланыг асуухад Хуан Аянтан одоохон ирнэ гэсэн хүлээж байх уу та? Хэмээн Руйцын хэлвэ. Гэвч 4 жин өнгөрөөд талийсан боловч Хуан Тямба ирэхгүй л байх тул эгч дүү хоёрын санаа ихэд зовж эхлэв. Миний дүү, энэ халзан илжиг сэрчихвэл яана? Яа гэд яаж ч чадахгүй юм чинь сайхан бие гутаалгаж тээ. Тэгсэнд орвол дахин дүүжлэгдээд өгсөн хавьгүй дээрээ гэж Руйлан сандран өгөөлөв. Жаахан хүлээ. Үүр хаярахын үеэр Хуан ноён ирэхгүй бол дахин үзэхэд оройтхгүй. Хэмээн Руйцын хэллээ. Эгч дүү хоёр ийн сандралдаж байх зур Янсан юу өндөйн босч гараараа нүдэ нухалснаа. Сайхан утчихлаа гэв. Руйлан Руйцын хоёр үхтлээ айж баларлаа. Халзан илжгийн арх гарчхаж одоо түнд бузарлуулахаас өөр аргагүй. Гэтэл тэдний ухаан санаанд оромгүй зүйл болсон нь юу гэвээс Янсан юу тэдэн рүү хяламхийн харж би өнөөдөр их хайсан руу очиж эзнийг дагуулan ирж Хуан Тямбаг тушааж шан харамжаа авчихад шөн та хоёр луга ураг барилдахад орой отох юу байх вэ? Хэмээн хэлээд гарч үүдийг гаднаас нь дүгччихэд яваад өгөх сонстов. Янсан юугийн арх сайтар сэргэж амжаагүй зам зур явж байх зур нэгэн залуу ир охин дүүгээ ээлжигэн дээр суулган явахыг үзээд ужид хүсэл нь бадарч элдвэр хоргоон ээрч эхлэв. Өнөө хүүхэн санамсаргүй явтал нэгэн зэвүүн лам гарч ирээд замыг нь хөндлөсгöd учиргүй айж аха наашаа ирээрээ хэмээн сандран хашгирав. Өмнө нь явсан эр дөхөн ирээд чи лам хуврах хүн байж юунд ёс бусаар аашлан бэ? Гэгэн хөх тэнгэрт гэрэлт шар нарны дор язгуур сайд айлын огноор оролдоно гэдэг чинь сөргүү хэрэг биш үү? Хэмээн хашгирав. Намайг сөргүү гинөө? Чи тэгэд яах юм бэ? Мөнөөхөр ихэд урсан. Чи сахил санмаартай хүн байж мөрөөрөө гэлдэрч чадахгүй болох бүтэхгүй үйлийг хийн гэдэг чинь буян номын ёсонд эс нийцэх биш үү? Буян номын ёс гинэ? Хэмээн Санью хоёронтой хүйтнээр инээж. Тэр бүхэн надад хамаагүй. Би бол бос улаан идэ зоогддог хүн. Хэмээн агсарва. Энэ лам үг яриа байдал төрхөн улаандаа гарсан амтны дээр ташаандаа сэлэм зүүсэн байхыг нөгөө эр үзээд олигтой амтан биш болохыг нь мэдж амиа бодхоос дээр юмгүйг ойлгов. Энэ үед Санью ээлжиг унсан хүүхнийг тэврэн аваад хувцас банзлыг нь тасчиж гарав. Бүсгүй ам тавих мэт ахыгаа дуудан уйлж орилох ажээ. Мөнөөхөр төвчиж чадалгүй газраас нэг том чулуу шүүрэн аваад Саньюгийн зүг чулуудан муухар дээрэмчин чамтай би үзэж гарыг хэмээн хашгирав. Санью толгоогоо зайлан чулуунаас бултаад бүсгүйг газар хаяж сэлмэ шарх хийдэ суглан ахыхан зүг цавчгаар ухас хийлээ. Халзан илжиг сэлмэ хай. Янсан юу ийн хашгирахыг сонсоод айсандаа сэлмэ буцаан тэр гүн өргөн хараад нөгөөдөл чинь хэмээн айсандаа амандаа шивнэвэ. Таны сонсох суваг үзүүлж байна. Хулгай лам зам тосоод айн зүгтэж алтан хануур жадад багшлуугаа нь ял хэлэлцсэн 9 дүгээр бүлэг. Янсан юу тэргүүн өргөн харваас эхнэр нь мөрөн голоор дуурссан ах トゥ хоёр баатар Ванзюн Жао, Ванзюн Нин хоёр байлаа. Халзан хулгай сэлмэ буулгахтун. Хэмээн Ванзюн Жао зандрахад яасан их зоригтой ужид хулгай вэ? Чамайг өнөөдөр нэг болгож өгье л дөө. Алив нааш хүрээдэр хэмээн Ванзюнийн морой залан хурч ирв. Янсан юу сүнсэн зайлтал айж хоёр баатрын өмнөөс тэрсэлж зүрхэлсэнгүй. Ухаан зулггүй зүгтва. Ах トゥ хоёр ван овогт баатар дөтлөн ирвэс Янсан юу бараа туруугүй алах болоод нөгөө ах トゥ хоёр үнс шиг царайлан сууж байснаа хоёр баатрыг үзэж газар мөргөн хоёр гүнгийн аварч таасанд талархаад баршгүй гэв. Та нар юуны учраа энэ буйд зэлүүд газар явна вэ? Энэ хавч нь хулгай дээрэмчид холгож байдаг газар.
Хэмээн Ванзюн Жао өгүүлэхэд бид хоёр Жанзяван газрын ус дүү маань гэртээ хараад ирэх хэмээн хадмаасаа гуйж намайг дагуулan энэ замаар харж яваа минь энэ гэж эрэхтэй хариулв. Та хоёр одоохон их зам руу орж яв. Холч гэсэн аминд ч нь үлзийтэй. Хэмээн Ванзюн нин хэллээ. Ажилтгүй минь баярлаа. Эрхмүүдийн алдар. За хурдан явж үз. Жаа. Хэмээн ах トゥ хоёр босч ирээд зүгээ өөрчлөн их замын зүг зорилоо. Ах トゥ хоёр Ван овогт юуны тулд энд ирсэн юм бол хэмээн сонсогчтой гайхаж буй болов. Хайсангийн эзэд шилийн сайн эрс Зэхүүгийн найрлаж байх зур шидэт үрэл хэмээх хочод Гүнли Өө Зэхүүгийн худал хэлхийг сонсоод сэтгэл нь ихэд тавгуйтж олзны эд хуваах танхимаас гарч Хуан Тянбаг хайх сэтгэл төрвөө. Гүнли Өө Ван овогт ах トゥ хоёр баатар цөм Хуан Тянба луга ихэл шадартул санаамар байж төвдсөнгүй. Гэтэл Гүнли Өөгийн байдлыг Зэхүү хулгай таамаглаад оромжноосоо гаргахгүй архир шахах тул тэрээр ах トゥ хоёр Ван овогтод нүд ирмэж Хуан Тянбаг хайхыг ойлгуулва. Ах トゥ хоёр явсаар энэ газар ужид хулгай Янсан юу зам тосон айлын ихнэр эргүүлж буйтай таарч түүнийг хөөж явуулсан нь энэ ажээ. Янсан юу өчүүхэн хулгай учраас хоёр баатар эс таних билээ. Хэрв түүнийг Хунжоугийн шав гэж мэдсэн бол Янсан юутай тооцоо бодож Хуан Тянбатай учирч болох бай. Зэхүүгийн янзыг ажиглахад Хуан Тянбатай ч эвэр тохирсон хүн бишдэг. Хуан Тянбад хорт хадаас л өмхүүлээ болов. Хэмээн Ванзюнгийн өгүүлэхэд би ч бас тэгж бодож байна. Сая Зэхүүгийн дотны улс гадагш гарах болгонд л хулгай дагаж гараад ямар нэг юм захих шиг болно билээ. Хэмээн Ванзюн Жао хэлвэ. Ахын хэлдэг зөвөө. Хэнэгн нь Хуан ахыг аврахаас сэргийлэн 400 хүн явуулж таарлцсан газар нь намнуулахыг бодож байх мэт. Гэд Ванзюнийн бодол хийснэ. Хуан Тянба ахын журмын авга цоохор ирвэс Ли Тай. Ли Ця цун тосгон цуудаг. Хэрв тэр шархадсан аваас тийш л очих ёстой биш үү? Гэв. Хэрв Хуан Тянба Ли Тайгэнд очсон болч бүр тусгүй юм болно доо. Хэмээн Ванзюн Жао хөмсөг зангидан өгүүлвэ. Яагаад тусгүй юм болно гэж вэ? Ли Тай ч нь Зэхүүгийн багш. Юу боллоо гэж Хуан Тянбаг аврах билээ. Ли Тай бас Хуан Тянбагийн журмын авах шүү дээ. Ёр нь хэцүү дээ. Харин яадаг бол хэмээн ах トゥ хоёр хүүрнэд морныхоо жолоог Ли Ця цун тосгоны зүг заллаа. Хуан Тянба эцэж ядарсандаа нар бүр дээр хөөрсөн хойно саясрээд би юунд юм их унтчихва. Халзан илжгийг тонилгоно гэсэн маанч бүр өнгөрч. Лиовогт хоёр бүсгүй ужид хулгайн доромжлыг амсаа болов. Хэмээн бодоод хэргүй шунган үсрэх аргаар дээврээс үсрэн буулаа. Тэр сандран алхалсаар арын өргөнд ирж ужид хулгайн явсан эсхийг цонхны дор очиж чагнатал хоёр бүсгүй ийн хүүрнэх ажээ. Энэ Хуан оёнч итгэл журмыг мэддэггүй хүн юм а. Бид хоёрыг ийм гашуун зовлонгоос гаргах болов уу гэж сансан чинь амиа бодоод алга болчих вид. Тэр Хуан оёнч халзан илжгээс айгаад л зогтчих шиг боллоо. Бид хоёрын заяа тавилан л ийм юм байлгүй дээ. Нэгэнт ийм юм болсон хойно одоо яах вэ? Халзан илжиг явчихсан хойгоор завдчил амиа хоролцохоохоос эстэгүүл орой тэр эргэж ирээд биднийг бузарлана. Одоо тэгхээс өөр яах вэ? Хэмээн эгч トゥ хоёр толгоогоо бадсан цорхиртал уйлцгаава. Би л очихгүй болоо энэ хоёр амиа алдах нь. Хэмээн Хуан Тянба бодоод хаалгыг түлхэн өргөнд орлоо. Руйлан Руйцэн нар уйлан гасаж байх зур хаалга дуурахад Хуан Тянба орж ирэхийг үзээд санд мэнд газар сөхрөн. Хуан оёнто та яагаад одоо ирж байгаа юм бэ? Гэв. Яасныг бүүн бidэ. Унтаж орхиж. Та жаахан түрүү ирсэн бол хортхулгайг тонилгох байлаа. Хэмээн Руйцэн харамсан өгүүлнэ. Би ямар ч атгай түүнтэй эгнэхэр хүн биш дээ. Хэмээн Хуан Тянба инехэд эгч トゥ хоёрын царай улаан доош тонгоогоод дуугарч чадсангүй. Халзан илжиг хааш утсан бэ? Гол хайсан орж шагнал авна гэх шиг болсон шүү. Хэмээн Руйцэн хариулва. Тийм үү?
Шагнал авхаа өнгөрсөн байлгүй. Хэмээн Хуан Тямба хоёрынтой хүйтнэр инэв. Хуан ноёнтоо хулгай буцаж ирээгүй байгаа завшааныг ашиглан гурвуулаа хурдан зайлий. Хэмээн Руйлан түүнийг ятгалаа. Бөө сандардаа. Бид хэрв ингэж явчих юм бол тэр хулгайг яаж тонилгох билээ? Түүнийг явуулчихдаг нь өчигдөр шин надаас л боллоо. Гэвч зүгтсэн лам сүмээсээ холдож чадахгүй гэсэн үг байдаг шүү дээ. Одоо тэр буцаж ирээд миний гараас гарахгүй. Хэмээн Хуан Тямба хэлвэ. Хуан ноёнтоо та бид хоёрыг гэртбанд хүргэж өгчхөд дахин ирж тэр халзан элжгийг тонилгоход юунд оройтох вэ? Хэмээн Руйцэн говь. Би одоохондоо эндээс явж болохгүй нэг чухал хэрэг байна. Хуан ноёнтоо чухал хэрэгтэй бол бид хоёрыг сүмээс гаргаад өгчих. Өөрсдөө бид гэрээ олох байх. Болохгүй. Энд хулгай дээр молон чонын амнаас гараад барын аманд орохтой л адил хэрэг болно. Тэгэхээр хэмээн эгч дүү хоёр дууга хураалаа. Тэр хоёр энэхүү сүмээс л холдохын твист болж өргөсөн дээр суусан мэт байцгаав. Амь насанд нь байнга аюул занал хийлэх энэ сүмд байх өдөр хоног гэдэг сар жилээс ч урт санагдах ажээ. Гэвч Хуан Тямба нэгэнт хэлж сануулсан тул эсэргүүцэх арга байсангүй. Хуан ноён минь бүү удаж үзээрэй. Хэмээн гуйцгаава. Та хоёр санаа зовлтгүй. Намайг энд байхад хинч та хоёрын ширхэг үсэгч хөндөхгүй. Хэмээн Хуан Тямба хэлээд гарч явлаа. Хуан ноёнтоо хүлээж байдаа. Хэмээн Руйцэн дуудва. Хуан Тямба эргэж хараад юу болов гэв. Та юм хумаа гээгээгүй биз? Би хануур жадаа гэчгчээ. Руйцэн орны дороос хануур жадны дайланг яаран гаргаж ирээд энэ юм ноёнтны хуу гэлээ. Хуан Тямба хануур жадаа харан ихэд баярлан мөн бай. Хэмээн тосч аваад бүсэндээ зүгээд үүнтэйгээ болсон байхад ажирахгүй гээд гарч явв. Хуан Тямба арын өргөнөөс гараад би ер нь хун авгын санааг танд. Янсан юу энэ сүмийн лам байхад яагаад түүнийг өөгшүүлээд байдаг вэ? Хэрв ханих хамсаан юм бол хунжоогч цааш харуулах нь зүйтэй гэж бодлоо. Хуан Тямба ийм бодсоор бясалгалын сүмийн үүдэнд очлоо. Тэр үүд нүдэлгүй дотогш орвол тэнэг банд дүнгэнтэл хургирна. Дотогш өрөөнд орвоос хунжоо ширээд ирлэн суугаагаараа унтаж байх тул өрчөн орон дээрээ унтаагүй байх нь хэнийг хүлээгээ юм бол доо. Хуан Тямба ханан дүлгсэн сэлмийг авч нэг сайн айлгадахыг хэмээн санаад сэлмийн араар ламын хүзүүг 2 удаа шөргөв. Хунжоо зүүдлэн унтаж байтал хүзүү нь хүйт оргихыг мэдэрч нүдэнээ харвас Хуан Тямба өмнө нь сэлэн барин зогсож байхыг үзээд айн балмагдаж. Эн чинь яагаад гараад ирдэг бэлээ? Нэг найз нөхөр нь лаварчтай. Хэмээн бодож амжлаа. Хөөе. Зэмэн одоо л ирж яваа юм уу? Чи чинь хоёр нөхөртэйгээ ирнэ гээгүй билүү? Хэмээн хунжоо юу ч мэдээгүй дүр үзүүлвэ. Хүнд алуулчихжээ. Хэмээн Хуан Тямба хүйтнэр инэв. Энэ үед тэнэг банд сэрээд Хуан Тямбаг харж ихэд цочин. Хөөе. Чи яагаад гараад ирвэ? гэв. Хунжоо төн рүү муухай гарлаа. Тэнэг хүү үгийн өнгөө өөрчлөн Хуан ах эргээд ирсэн юм уу? гэв. Хуан Тямба тэнэг хүүгийн дээрх асуултад учир байгааг мэдээд дөө минь чи ахыгаа гарч ирснийг яаж мэдээвэ? Хэмээн түүнээс асуув. Тэнэг банд хэмээн ээрснэ. Таасаа юу гэвэ? Гэлээ. Чи намайг өчигдөр орой хаан байсныг мэдсэн шиг байх юм. Хэмээн Хуан Тямба түүнээс асуув. Мэдгүй. Сайн юу чамд намайг хараад ир хэмээн яв болов? Үгүй. Хэмээн тэнэг жаал хөлсөө цовуулан хунжаа өгшөртөх ажээ. Хуан Тямба бусаж иргэн авахта өрчөн унтаагүй бололтой байх чинь ямар найзгаа хүлээсэн юм бэ? Хунжаа хүчлэн инээж юу гэсэн үг вэ? Дүү минь хэмээн юу хийхээ эсмэдэн сандарснаа ярианы сэдвийг өөрчилж чиний хоёр найзыг энэ тэнэг банд алчглаа гэж сэжиглээд байгаа юм биш биз дээ? Хэмээвэ.
Тэнэг банд ч таны л үгийг сонсдог биз дээ. Би юу нь яасан юм бэ? Би чиний тэр хоёр нөхрийг чинь танихгүй. Надад алаад байх өс хонзож байхгүй. Авгаа. Та өрчин ямар хүнийг хүлээсэн юм бэ? Хэмээн сэлмийг ширээн дээр хаян асуув. Хунжоо Хуан Тямбаг их л шавдан асууж буйг үзээд нүүр буруулан за зээд үгээс нуугаад яах вэ? Авга нь өрчин нэг сайн гэд дуугүй болов. Ямар сайн гэж? Яагаад ирээгүй юм бэ? Хэмээн Хуан Тямба асуув. Үнийг асууж яах нь вэ? Хэмээн Хунжоо ичингүйрсэн царай үзүүлв. Та өдийн нас дээр гарсан. Сахил санваартан хүн байж ёс журмаа олондоо гიშгэн хормон явдалд орооцолдох гэжтэй. Нээрнч бас тусгүй юм л та. Хэмээн Хунжоо хэлэх үгээ олж ядан нүрээ улайлгаснаа. Өрчин авга нь худал хэлсэн юм шүү гэв. Хуан Тямба хүйтнэр инэж. Янсан юу таны шав мөн үү? Энч. Таны сонсох сувг үзүүлж байна. Архинаас болж баларчхаад дахин архинд чунаж хууртагдан гайд өртчхөөд дахин арганд автсан 10 дугаар бүлэг. Хуан Тямба Саньюгийн тухай асуухыг сонсоод Хунжоогийн дотор нь зарсхийх шиг болж баларлаа да. Саньюгийн тухай мэдчихч. Үнэнийг хэлнэ гэхээр намайг давхар сэжиглэнэ. Худал хэлнэ гэхээр удахгүй Санью буцаж ирээд нүүрээ харалцсан хамаг хэрэг илчлэгдэнэ. Гарах гарцгүй боллоо. Хэмээн бодсноо. Энэ мо жолдраач залтай мөртлөө цайлах юм шиг байна л. Дахин хуурах гэд үзье. Хэмээн шийдэж чи түгэр яах гэсэн юм бэ гэв. Тэгэхээр тэр Санью таны шав болж таарч байна да. Хунжоо уртаар санаа алдан угэнч би багш нь байсан юм аа. Одоо тэр миний багш болцоход байгаа юм гэлээ. Энд чинь юу гэсэн үг вэ? Хэмээн Хуан Тямба түүний хэлснийг ойлгож ядан гайхснаа. Арай гэв. Түүнийг чи яриад байх юм биш үү? Авах та яагаад л ээрч муураад байна да. Хэлж ярих юма бүгдийг нь хэл л дээ. Юун Санью гэж нэг завхаа мал. Зээ хуута нөхөрснөөс хойш намайг түүний сүрээр далайлган үнэн хэрэгтэй энэ сүмийн хамб болоод байгаа юм. Хэмээнгэ Хунжоо Хуан Тямбагийн царайг хартал нүүрэнд нь уур хилэн тодорхойг үзэж тавьсан сум нь байнда тусныг мэдээд залгуулан үг үлрв. Тэр мо ёрийн өдрөө ууж наргих янханчлан явах мөрийдэ тоглом гэдэл муу ойл бүхнийг гүйцэн шилийн хулгайч нар луга холбогдсон сүлбэлтэх нь олон болоо гэлээ. Хуан Тямба Хунжоогийн ийм өгүүлхийг дуулаад гэдрэг түүнийг өрөвдөн харуулсч Янсан юуд уламж өшрөн авгын хэлсэн үнэхээр үнэн байна. Өрчшөн зээд үчин энд хэдэн хундаг хэтрүүлчгээд гарч явахдаа бүдэрч унаад тэр муу хулгайд баригдаж амиа алдах шахав гэв. Санью минь Хуан Тямбаг барих хэцүү гэд байхад чи барьчихлаа гэд байсан. Хүнийг согтуу байхад нь таарчхад хүлж баглалгүй орхиж байдаг. Одоо чамайг буцаж ирэхэд чинь богино амьд чөтгөр өршөөн гэж юу? Хэмээн Хунжоо дотроо их л харамсан бодлоо. Тэм юм болсон юм би. Тэр муу хүүхэд үнэхээр их эд шүү. Миний журмын зээг бас барихыг санаарахдаг байна шүү. Гэвч санаад сачийн хүрч өмнөд тэнгэрийн эрэлхийг барьж чадах биштэй ямар. Хэмээн Хунжоо ихэд уурсан дөр үзүүлж би журмын дүүгийн сүр хүчинд долдгойдан түүнийг буцаж ирэх үед нь ганц сайн болгож өгье гэлээ. Тэр мө өчүүхэн хулгайд гар хүрээд юу хийх вэ? Би түүнийг буцаад ирэхэд нь би хоёр хэсэг болгоод таны өшөөг авч өгье гэж Хуан Тямба хүйтнэр инэв. Яасан сайн юм бэ? Зээдүү үнэхээр аваагахта тэр мө хулгайг дарж өгвөл ёстой л бурхны аврал боолно биз дээ. Хэмээн Хунжоо өгүүлээд алив арх хоол бэлдэ. Хэмээн тэнэг жаалд тушаалаа. За хэмээн тэнэг жаал гарч явах зуур. Багш яагаад л хамаг яма гадны хүнд дэлгээд байна? Арай багш Саньюг алуулчихад дараагийн ээлжинд над дээр ирэх юм биш биз дээ? Хэмээн бодож явлаа.
Тэр галзуухнаас бэлэн арх цай авч царан дээр тавиад тархилын сүм дэрэн 8 хувилгаан ширээн дээр өргөцөөр. Хуан аха, идэл байгаарай. Харин санийг алчхад намайг бүү алаарай. Би таныг бариагүй юм чинь. Хэмээн бовтнова. Хунжоо түүнийг үг алтхаас айж. Яасан олон үхтэй монд бай. Цаашаа яв. Хэмээн зандархад тэнэг банд ширээнээс холтлоо. Хунжоо Тямбад арх дүүргэн авгана зээдүүтэйгээ жаахан наргатах юм гэв. Янсан юу ван авагт ах トゥ хоёроос зүгтэн гүйсээр гол хайсанд хүрч ирвэ. Тэр олзны туваах танхимын үүдний завсраар дотогш харвал олуул найрлаж байх бөгөөд зээхүү хулгаан дэргэд гүнли уу сууж буйг хараад энэ шидэд үрэл гүнли уу Хуан Тямба хоёр их зузаан нөхөдгөлцдөг. Хэрв түүнд мэдэгдчих юм бол бөөн гай уднаа. Хожим юу болсныг сонсоод төмөр үрлээрээ муу бүндгэрийг минь сийчиж өгөх байлгүй. Хэмээн бодоод цонхны тэнд очин зээхүүг сэмэрхэн даллаа. Саньо Хуан Тямбагийн мөрийг шиншилжилдэ. Өчигдөр Жанхай лиценара богинамт чөтгөрийг маш мя сүмийн дэргэд олж үзлээ гэж байсан. Тэр лав хунжоо дээр очсон байх. Хэмээн зээхүү бодоод гүнли үүд хандан та бүхэн төр саатна. Би нэг гарчгаа дэрий гээд гадагш гарч одлоо. Янсан юу зээхүүг олзны туваах танхимаас гарч ирэхийг үзээд сандран ёс гүйцэтгэж хайсангийн эзэм чухал хэрэг гарлаа. Хаалганы гадна очвол ямар вэ? Гэлээ. Хуан Тямбагийн хэрэгээр ирвэ. Яг тийм. За тэгвэл гарыг. Хэмээн зээхүү санийг дагуулсаар дааман хаалганы гадна гарч дөрвөн зүг харвал хүмүүний бараа үгүй тул богин амьд чөтгөр танай сүмд байна уу? Хэмээн зандран асуув. Янсан юу зүс царайгаа их л сүртэй болгон өрчин муу дүүн чин түүнийг байрлаа шүү дээ гэлээ. Йоо хэмээн зээхүү хөмсөг зангидж Хуан Тямбаг би өчигдөр сүнсгөөгч амхинөх хадаасаар харвж олсон юмсан. Оо хадаасны хор үйлчлээд л унсан байхтан чи барьсан хэрэг байх нь байна шүү дээ. Эс тийм бол чи түүнтэй яаж тэнцэх билээ? Гэв. Аха богин амт чөтгөр үнэхээр хадаасанд оногдоогүй байна билээ. Өчигдөр тэр манай сүмд хэдэн хундаг арх уучхад говьж дайвад нилээ цогцсон байсан. Би модны ард нуугдаж байгаад түүнийг бариад авсан юм. Тэр чинь харин ортоо байх. Жанхай лицийн хоёрч өчигдөр бас богин амт чөтгөрийг хорт хадаасанд оногдоогүй байна гэд байсан. Хэрв оногдсон болч замдаа очихгүй юу боллоо гэж маш мя сүмд очиж байх билээ дээ. Хэмээн бодоод богин амьд чөтгөр одоо хаан байна вэ гэв. Би түүнийг дангинтал хүлээд арын хашааны хүүр хадгалах нүхэнд дүүжилчихсэн. Түүнд далавч ургалаач гэсэн гарч чадахгүй байх. Би бас хинэг нь авраад гаргаж магадгүй гэж санаад багшаар харуул тавьсан. Нааш ирж явтал ван овогт ах トゥ хоёр түүнийг хайж явах шиг байна билээ. Хэмээн сан юу хариулва. Тийм үү. Тэр хоёр танаас өмнөд очсон уу? Үгүй. Баруун өмнө зүгэл давхичих нь билээ. Лициад сүүн тосгон руу явсан байхаа та. За. Аха. Та Хуан Тямбаг барьсан хүнд том шан олгоно гэж байсан биш билүү? Бөө санаа зов. Ахан чамаа гомдоохгүй. Та хэдэн нөхд авчих. Тэгэд манайх руу очицгоё. Гэснээр саний гинэт гүнлийн үг санаж. Дотор Хуан Тямбагийн найз нар байгаа. Тэдэнд мэдэгдэж болохгүй. Хоёулаа л явсан дээр байх гэв. Энд чин зөв шүү. Алив би хурдмаар имэйллэтгэ. Гээд морины зүвчээр рүү орж хоёр саймар хөтлөн гаргаж ирээд ганц элэм хорт хадаасаа тэмтэрч бүсээ засаад мориндо мордон ташуур өгвөөс хурдан морд нисэх мэт маш мя сүмийг чиглэн довтолгов. Энэ үед хунжоо Хуан Тямба нарын яриа ихэд халж ирв. Саньо богин амт чөтгөрийг сайн хүлээд хөөр агуулга нүхэнд хийж чулуугаар тагалсан гэд байсан та. Энэ чухам яаж гарч ирсэн юм бол? Арай хувилгаан болчихсон баймааргүй юм. Хэн нэгэн хүн л тусалж итэ. Чухам хэн гаргасан болохыг амыг нь дагуулж байгаад асууя. Хэмээн хунжоо бодож суулаа. Хуан Тямба, Саньо чамайг барьсан гэж чи сая хэлв үү? Үнэхээр тийм юм болсон юм уу?
Зэн таныг хуурна гэж үү? Тэр яхаараа чамайг барьдаг юм бэ? Та хоёр чинь өс хонзонгүй биз дээ? Андуурсан байлгүй. Авга минь. Андуураагүй байна билээ. Тэр намайг гол хайсангийн эзэндээ аваачиж тушаагаад экшин харамж авах юм ярьж байсан. Магадүйд Зэхүүгийн хайсанд очиод Зэхүү түүнд даахын эцэсгүй их алт мөнгө хайрлаж байгаа байлгүй дээ. Үнэхээр муухай амт юм аа. Хэмээн Хунжоо их л жигшсэн байдал үзүүлв. Хорт муусан амттыг хоггүй устгах хэрэгтэй. Хэмээн Хуан Тямбагийн нүдэнд хорсол тодорвоо. Зүй тэ. Хоггүй устгах хэрэгтэй. Хэмээн Хунжоо амийг нь дагуулan дөө минь манай сүмэнд хүн хадгалах газар байхгүйсэн. Тэр чамайг хаан тавьва. Хэмээн асуува. Авахта муу дүүгээ мэдэхгүй гэж санаа юу. Танаа тэр арын хашаа чинь тэр чигээрэл хүр агуулах нүх болсон байлаа шүү дээ. Хэмээн Хуан Тямба энэ хэлээд Хунжоогийн царайг ажиглава. Хүр агуулах нүх гинэ. Тэр чинь юу байдаг билээ? Хэмээн үнэхээр гайхсан дөр үзүүлж хамаг хэргийг л Санью руу түлхэхээр шийдэн Санюгийн хийсэн хэрэг байлгүй дээ гэв. Авахта арын хашааны хуучин худгийг мэдэхгүй гэж үү? Үгүй. Ямар худаг? Мэдэхгүй юм байна. Йоо. Яагав? Арын хашааны хэрмийн болон тусгаалan хүүр агуулдаг худаг. Йоо. Яасан булаа юм бэ? Тэр худгийг чинь хүүр агуулах нүх гэдэг юм байна. Өчигдөр Санью намайг түүнд хорилоо. Яста завхарсан юм. Хэмээн Хунжоо босч өрөөнд дотор холхиход уур хилэнд нь санчигны хөх судас гүрвэлзэн овоно. Завхарснаар бархуудаа 10 хар нүглийн адгийнх нь болохгүй юу? Гэхийг Хунжоо сонсоод гол руу нь хүйт оргив. Цэцэн зээ. Тэндээс тэгээд яаж гарч ирвдэ? Хэмээн Хуан Тямба инех зур. Лио авагт эгчдүү хоёрыг үүнд мэдэгдэж яасан ч болохгүй гэж бодоод намайг 1000 жингийн хүчний тамир эзэмшсэнийг Тэрмо Санью яаж мэдэх вэ? Тийм бос бол Тэрмод юу боллоо гэж хүлүүлэх. Тэр намайг яах нь вэ? Юу хийдэг хүн болохыг нь мэдэх гэж би зориуд хүлүүлсэн юм. Тэр намайг дангинтал хүлээд 200 жингийн том чулуугаар хүүр агуулах нүхийг таглаад л хамаг юм болчихлоо гэж бодсон байх. Түүнийг явсан даруй би олсыг нь тастаж хайсан. Тэгээд хатуугийн тамир хэрэглэж мөрөг загас бие мөрөх аргаар таглаа чулууг өргөж дээш хөргөд үсрэн гадагш гарсан хойно нөгөө чулуу байранда бууж байна билээ. Хэмээн худал залва. Хунжоо үүнийг сонсоод зүрхэн чичрэн махан татвалзаж. Энэ мууч үнэхээр хосгүй бэрх эр юм аа. Би ямар азар Саньютай хоршин үнийг барьсангүй вэ? Эстэгвэс ёста балрах байжээ. Хэмээн бодож суулаа. Арх зоглоо. Авах чинь чамааг гай барцтаас гítэлж буян заяа нүүрлэхийг залбирна. Хэмээн урдах хундахтайгаа өргөлөө. Санью хүрээдэрвэл хамаг юм дуусхан тэр. Толгой халтравч малгай дотроо, тохоо халтравч ханцуу дотроо гэдэг Санью баригдах юм бол бийж зайлах газаргүй болно. За байц. Яавал дээрвэ? Хэмээн бодож сууснаа. Өчигдөр Санью үнийг барьдаг нь миний уулгасан архины хүч. Өнөөдөр ч гэсэн энэ архинд дуртай хогийг дөнгөж болох байх. Хэмээн бодоод уламж шаргуу архиар шахаж. За. Зэмэн. Буянтай хүний царай андашгүй гэдэг мөнч үнэн үг шүү. Алив наатгаа уу. Хэмээн шавдуулва. Тогт очих. Хэмээн Хуан Тямбач хундгаа хоослно. Хоёр хүн ийн ууж суутал гадаа мордын хазаар шаржигнах дуу сонсогдлоо. Баларлаа. Санью хүрээд ирлээ. Хэмээн Хунжоо дотроо бодлоо.